Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй манай сонсё суралцсан подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэхүү подкаст маань Хүмүүлийн ухааны их сургуулийн дэргэдээс одоо ер нь сар болгон 7 хоног болгон үзэж та бүхэндээ шинэ зочдыг оруулж шинэ мэдлэг мэдээллээр шинэ одоо гоё түүхээр та бүгдийг одоо цэнэглэх баяжуулах зорилгоор явагдаж байгаа лээ. За энэ удаагийн сонсё суралцсан подкастын маань ээлж дугаараар Хүмүүн клубын одоо эрхэм 3 гишүүн оролцож байна. За та гуравтаа өдрийн мэндийг, орой мэндийг хүргэе. За минь төргий. За та гурав маань Хүмүүн клубэд яваад одоо хэдэн жил болж байна? Одоо баг 4 жил. Тийм. Нэгээс эхлээд явсан. Би одоо л 3 жил болж 3 жил болж байгаа. За ямар курсын хин сууж байгаа вэ? Өөрсдөө үнийг танилцуулах. За би болохоор олон улсын 4-р курсын оюутан санаа гэдэг. Яг 1-р курстэй найзтайгаа хамт хоёулаа орж исэн. Тэгэл одоо хүртэл байж лээ. Тэгээд одоо хүмүүнд болохоор бүжиг хариуцсан гэж явдаг гэсэн үг. Бүжигч нь. Бүжиг дэглээч. Бүжиг дэглээж тэгээд бүжигийнхнийхаа хариуцдаг гэсэн үг тийм. Тооцсон. Бүжигэ захиах уус. Бүжиг хөдөлгөөн зохиох уу? Зохио шүү дээ. Зохиогоо. Тэгээд аяндаа тааруулж байгаа зохиогоо нөгөөд шинэлэг санаа гаргаж байна. Тэгээд одоо нэг сургуулийн янз бүрийн үйл ажиллагаанд дэглэсэн бүжгээр орно гэсэн үг. Болчих. За би болохоор 4-р төвчний маркетингийн хөтөлбөрийн оюутан номин байна. Хүмүүн клубын одоогоор тэрүүнийг авч явж байгаа. би болохоор олон улсын харилцааны 3-р курсын оюутан. Тэгээд өмнө 23 онд бөмбөрөөр орж ирсэн. Одоо хөгжмийн хүүхдүүдэд хариуцаад явж байгаа. Тэгээд дууны хариулга гэл. Зөв. Одоо мэдээч нөгөө нэг за ер нь бүжиглэн, өдөртөн, бөмбөртөн гэдэг яг нөгөө их чухал ажлуудыг авч явдаг. Би бол амьдралдаа бөмбөрчөнтэй ер нь уулзч үзээгүй. Бараг миний анх удаага ширээний ард сууж байгаа анхны бөмбөрч маань манай санаа болж таарч байгаа шиг байна. Зөв бөмбөрчин гэснээс нэг юм асуухад одоо энэ бөмбөр тоглоно гэдэг нь би тэгж ойлгож байсан. Аяндаа тааруулж бөмбөрөнд үдтэй юм уу? Бөмбөрөнд үдгчтэй тааруулж аян тоглогддог юм уу? Хоорондоо тэгэл ойлголцол юм да. Бөмбөрийн яг гол үүрэг нь ерхий үүрэг нэг нэгэндээ хэмжээх хэрэгтэй байхгүй. Одоо дууны хурдыг тодорхойлно. Тэгээд ер нь хөвчлэн бөмбөрөө дагажл юм да. Тий. Яг зохиол хийхдээ болохоор зүгээр гитараар одоо нэг зохилтонд тааруулаа бөмбөрөө зохиогоол тэгэл хоорондоо ер нь нэг тиймэрхүү л байна. Одоо тэгэхээр би ингэж ойлгох шүү дээ. Одоо тэгэхээр амар санаагийн тоглож байгаа бөмбөрийн аян, гитарын аян дээр ч юм уу тоглоо. Тэгээд тэрэн дээр нь чи бүжгээ дэглээд тэгээд бүжгээ боловсруулаад тэгээд авч явна гэсэн үг үү? Үгүй. Тусдаа. Одоо маань бид нар зүгээр л яг энэ хэд дээр тэгэж болох л байх л та. За энэ дээр бас би нэг дараагийн асуулт гарч ирж байгаа. Клубын танилцуулгад талаар. Та чинь хоорондоо нэг хоршиддаггүй гэсэн үг. Бүжигчт нь бүжихээ, хөгжим нь хөгжимчтэй, дуучт нь дуучтай гэж авч явдаг гэж сонс тэр үний юм уу? Тэгдэг юм уу? Яг нөөний хариуцж байгаа одоо ингээд тус нарын дараагаараа бол ингээд тус нь яг ингээд бүжгээр орж ирсэн, хөгжмөр орж ирснээр хариуцаад авч явна. Гэтэ бас хоорондоо нэгдэх тохиолдлууд ер нь л байгаа тийм. Тэр өнөхөр хөгжмөр орж ирсэнсэн бүжиглээр байвал тэгэл аваад ороод гэсэн үг байна. Тийм. Хөгжмийнхаа урд нөөний дуучт нь дуулдаг ч юм уу. Ер нь бол хамтраад бас хамтлаг маягаар ер нь бол тиймэрхүү үзүүлбэрүүд зөндөө гаргадаг. За эхлээд клубын талааны танилцуулаад өгөөч. Энэ яг яадаг клубын ер нь юу хийдэм? Бусад ихтэй сургуулиудын адил чиглэлтэй үйл ажиллагааны клубүүдээс ер нь юугаараа өөрийн ер нь бас энд бас өөрийн гэсэн нэг юм брэнд, маркетинг, менежмент юм онцлог юник юм ер нь байна уу? Манай клуб наах 2016 онд үүссэн. Сонирхлын клуб байгаа сургууль дандаасаа. Тэгэхээр ер нь бол одоо бүх мэргэжлийн клубын оюутнууд одоо төвшний одоо сонирхлоороо нэгдэж одоо үйл ажиллагаа явуулдаг клуб байгаа. Одоо ер нь бол 10 дахь жилдээ орж байна. Энэ жил бидний яг 10 жил тохиож байгаа. Тийм. Бидний яг хийдэг үйл ажиллагаууд гэх юм бол ер нь бол сургуулийн үйл ажиллагаанууд дээр мэдчилгээ зэрэг тэгээд ер нь бол яг урлагийн бүх нүуний ажлыг ер нь л хариуцж авч хамтарч ажилладаг тийм клуб ер нь бол. За тэгэхээр 10 жилийн явуулсан. Яста баяр энэ бол баяр хүрэх ёстой юм байна. Баяр хүргээ та нартай. Ер нь аливаа клубын ингээд урт хугацаанд оршин тогтнох авч явахад бол ер нь оюутнуудын өөрсдийнх нь хүчин чармаалт сэтгэлээс аягүй хамаардаг. Тэгэхээр 10 жилийн турш, за 3 жилийн турш, 4 жилийн турш баг талд нь авч байсан биз дээ хоёр ч нүгэл. Тэ? Энэ хугацаанд бас хамт авч явсан та хэдэ аягүй их баярлалаа. Ер нь бас энэ мундаг хариуцлагатай байна л гэсэн үг. Тэ тууштай байна гэсэн үг. Тууштайгийн илрэл нь харагдаж байна. За одоо клубын үйл ажиллагаануудаас нэг жоохон дуртаад үгүй. За багшийн хувьд бол би бол хүмүүний талаар сайн мэддэггүй. Тийм. Багш нь бол нөгөө би хоёул клуб яг үндэ сайн мэднэ. Тийм. Бусдын бол сайн мэддэггүй. Урлагийн клуб гэхээр одоо надаас бүр хол. Би чинь айл хар баг наснаасаа урлагаас
одоо зодог тайлж урлагтаа салахс гүйцэтгсэн. Тэгэхээр надын хувьд бол яг энэ урлагийн клуб гэхээр яг яадгийг сайн мэдэхгүй байна. Та хэд ер нь бусад ихтэй сургуулиудын энэ урлагийн клубүүдийг ер нь харж ирсэн. Ер нь тэдэртээ ер нь мэдэх үү? Тийм клуб ер нь байдгийн болов ер нь шүтээс ахыг бол харж ирсэн. Манай найз байдаг. Зөв дундаасаа амьдгууч мамтлаг гэл. Гэтэ үйл ажиллагааны их амар зүгээр манайхтай ер нь баг адилхан дөө. Гэтэ өөрсдийнхөө хүслээр л ер нь зүгээр нэг янз бүрийн урлагийн намартаа явж авардаг л тийм хэдэн клубүүд харж тэрсээ зохион байгуулдаггүй. Тэгээд зүгээр бөөнд нийлж хөгжим хийдэг л тийм клубүүд л харж ирсэн. Ой чимаар зохиолчтой клуб юм шүү дээ баг. Хөгжмийн зохиолчтой. Хөгжим тоолох хүүхдүүд дуртай хүүхдүүд л нийлээл нэг клуб байгуулсан л. Зөв. Тэг коронавигаас өмнө чинь бүжгийнхэн айгүйх нөгөө муйстай хамтарч бүжгэлдэг байсан юм аа. Тийм юм сонсч ийсэн өмнөх нөгөө нэг арай балахгүй бол юу гэдэг үлээ. Тийм. Тэр нэг одоо янз бүрийн байтал гэдэг юм уу тэмцээн эмтэр зохиодог байсан гэж сонссон. Тийм. Тэгээд эсвэл хоорондоо нөгөө бүжигчтэй сольж бэлтгэл эмтэр хийдэг байсан гэж сонссон. Ийм үйл ажиллагаатай л байж ямартаач. Тийм байна. За одоо тэгвэл хүмүүний ер нь аль биесны үйл ажиллагаа гэж ер нь байна уу? Одоо ер нь юу хийж байна? 10 жилийн ойдороо бас төлөвлөсөн юм байна уу? Дээрэс нь бас би нэг ийм зүйл сонирх мэдмээр байгаа нь юу гэхээр одоо нэгдүгээр курст бол ер нь энэ жилийн олон хүүхдүүдээс ч орж ирсэн. За энэ дотор бол одоо би бол нэг клубт ямаар байна. Гэхдээ би одоо ямар клубт явахаа мэдэхгүй байна. Уул нь би дуулчтай нэг жоохон хөгжим тоглолт тоглож чинь. Гэхдээ тэгээд тэгээ оруулалт нэг жоохон голөгдөж мологдоод эхлэх үедээ гэдэг ч юм уу. Тэгээ тийм айц байдаг шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү хүүхдүүд бас хэрвээ байвал тэнд хэлэх үг бас байна уу? Тэгэхээр гой клубээ сурталчлаад үйл ажиллагаа яриад хэлэх юмнууд байвал нэг хэлээд өгөөч л гэж. За бидний яг нөөний аль биесийн яг хийдэг үйл ажиллагаанууд гэх юм бол сургуулийн яг урлагийн их наадам, урлагийн үзлэгийг яг бүтэн манай клуб ер нь л хариуцсан зохион байгуулдаг байгаа. Тэгээд open mic бас улирал олгон хийдэг. Нөөний дуртай нуудаа нөөний дуулдаг team event маягийн team үйл ажиллагаа гэсэн үг. Тэгээд сургуулийн арга хэмжээ, тэмцээн, баяр ёслол гэх зүйлүүд дээр нээлттэн дээр нь бид нар бас урлагийн үзэлбэр тоглоулдаг байгаа. Тийм өөрч нь бол яг үнсэн ер нь бол том ажлууд гэх юм бол яг иймэрхүү байгаа. Тэгээ энүүгээрээ ер нь бол жил болгон бас шалтгаалаад хажуугаар нь сайн дурын ажил хийдэг. Тэгээд заримдаа бас нөө нэг артист тал руугаа тиймэрхүү урлагийн хүмүүсийг авчирч бас нөө нэг чөлөөт ярилцлага маягийн тиймэрхүү зүйлс ивентүүдийг зохион байгуулж байгаа. Тийм. Тэгээд хэрвээ нөгөө нэг авьяастай одоо ингээд клубд ормоор байна гэдэг жаа штэ. Тэнгүүд яг хуу бид нар яг орж ирээ гэсэн болгоныг яг бас аваад идэггүй л те. Яг хуу тэгтээ яг хуу огт муу анчи гар мар гэдэггүй зүгээр л за гээл тэгэл орхон орж ирээл гарах нь гараал явдаг л та. За тэгэхээр бас аргагүй л те мэдээж ямар ч клубд бол ер нь тавихад нэг шаардлага байж таарна л да те. Ямар ч бүжгийн хвшлэгэн хөөснө миний мөрөөдөл бол одоо бүжигчин болох тэгэхээр бүжигчин болгоод өгөөч гэвэл бас сонин штэ чинь те. Тэр энэ талаараа аваад үзвэл бас ялтч үж байгаа шаардлага тавьж байгаа нь бол зөв зүйл. Сургал биш гэдэг үг. Яг зөв. Бас сургалт биш. Энэ бол учир зүггүй нэг сургаад байгаа юм байхгүй. Одоо тэгтээ бас хаяад байгаа юм байхгүй. Тэг хамтдаа хөгжийн өөдлөл гэсэн зарчим яваад байгаа юм шүү дээ. За урлагийн үзлэг гэсэн дээрс нэг юм асуумаар байна. Манай сургуулийн ер нь урлагийн үзлэгүүд ер нь ямар болж байна? Та хэд ер нь урлагийн үзлэг яаж авч явж байна? Энд дээр ер нь асуудлууд гардггүй, сонирхолтой юм байна уу? Давуу талууд байна уу? Надад бол яг би тавирын зааланд болдог л жоохон амар асуудалтай санагддаг шүү дээ. Бус сургууль бол арай өөр л. Энэ сургуулийнхаа нөхцөл байдал яг дээд өдрлийнхаа нөхцөл байдлууд тааруулж яг урлагийн үзлээ хийж байгаа болохоор яг сургууль дотроо хийж байгаа. Тэгэл яг тэр нөхцөл байдалтай л тааруулж хийж байгаа болохоор яг бас асуудалгүй өгөхөд бас гинцэн нэг яг асуудал бол байгаа. Гэтэ бас тий чадах хэмжээгээрээ ер нь бол зохицуулаад тий ер нь бол сайн хийхийг ер нь бол хичээдэг. Яг нүуник бид нар дандаа ажлын өдөр ер нь бол ихэнхдээ урлагийн үзлэг болдог штеп. Ер нь бол амралтын өдөр болдоггүй. Тэгээ амралтын өдөр хиймээр байвч гэсэн одоо нүуник тамирын залмын олдохгүй ч юм уу тийм асуудал гардаг болохоор дандаа л ер нь ажлын өдөр хийдэг. Тэнгүү тэр нөгөө нэг манай яг оролцож байгаа хүмүүстнийх нь нөгөө хичээлэнд авахцаад тэгэд ихэнх нь ордоггүй ч юм уу яадаг ч юм нэг тиймэрхүү жоохон асуудалтай гараад байна. За би та хэдээс нэг за урлагийн үзлэгийг бол бид нар тэгж зохицуулдаг байна. Энд бол яг нэг юм жоохон тамирын заалны арга байна. Яг бас тийм байгаа. Яг сүүлд бол миний сонсноор одоо жишээ нь Swiss High Center чинь нэг өөрөө сургуулийн театртай болохоор тэрэн дээр бас гайгүй юм хийчдэг баг. Бас арай илүү формалны болдог баг. Бидний хувьд бол одоо нөгөө өгцөн нөхцөл боломжийн дээр таарахаар л нөгөө урлагийн үзлэгийн таар нөгөө спорт заал нь буучаад болдгоо.
Нэг тийм байгаа. За урлагийн оюутнуудыг ингээд харахаар багш нь өмнө ингээд өөр сургууль багшилж байхад ер нь өөр оюутнуудтай танилцж байхад урлагийн оюутнуудад нэг асуудал байдаг байсан. За тийм дүнгийн асуудал гэж нэг зовлонтой юм байна. Урлагтай амар хайртай. Тэгээ бэлтгэлээ юмэр байгаад байдаг. Хичээлээ хийж чаддгүй. Та хэд ер нь хичээлээ яаж зохицуултыг тийм юм ер нь арга байна уу? Дүүнэртэй хуваалцах нууц байна. Бид нар дээр бол яг тийм хичээл мичээлийн уг нь бол тасалж хийн гэсэн юм бол байхгүй шүү дээ. Бас тийч харцангуй нөгөө нэг хүмүүлийн чинь бас нэг онцлог нь болох нь лекцнаас захимаараа явцдаг. Тийм. Тэр бас аюу даваа талтай болдог. Өглөөдөө ер нь семинараа суудсан байхад тэгээд бусад цагаараа нөгөө нэг юмнуудаа хийнгээ бас зохицуулаа явах боломжтой байдаг болохоор ер нь бол харцангуй бас чиж гайгүй л гэж бодож байна. Тийм. Бас нэг өдөр хоног таарцсан үед бас эвгүй тэр чинь өглөө 7-оос гарчаад 11-ээс нэг ингэсгээл гэрлэг гарч ирж. Аль болох зохицуулаад. Тийм. Яг тэг ядарч мадарч ч юм уу тийм үе байгаа. Гэхдээ тэгээд клубуд одоо чаднаг ороод ирсэн юм чинь тэгэл болноо гэж гүрэлгээл тэгэл өөртөө нөө бас нөө бид нар чинь дуртай байгаа болохоор яг тэрнийхээ ер нь л тэрэндээ зориулж тэрнээс ч дүн таслаа маслаа гэсэн асуудал ахгүй одоо дэлэгттэй ч юм уу шалгалтай ч юм уу гэхээр уусаа тэгэл хичээл нэгт гэл явуулчихлаа юм. Харин нэг тэгдэг бах тий. Би бас нөгөө нэг өмнө их засаг интерт ингээд харж ирсэн. Тэгээ тэнд бол нөгөө спортын урлагийн оюутнууд нь болохоор хичээлдээ одоо энийг ярих нь зөв буруу юу тий. Энэ хэсгээр шууд баг яамаар юм байна. Харлуулмаар юм байна. Ер нь бол юу яд юм бэлээ. Сургууль нь бол угаасаа эрхийн хүчтэй юм бэлээ. Дууга дуулаа. Тэ бүжгээ бүжиглээ. Тэ дүнгийн чинь болгочноо. Тэ ямар ч байсан сайхан бүжиглээд өгөө гэд явуулчтай юм байлаа. Тэнгүүд нөгөө хүүхдээ маань мэрэгжлийн ур чадвар, мэрэгжлийн мэдлэг боловсрол нэг амар чухал биш болоо. Сүүлдээ нүүхэн зүгээр нэг амар лаг бүжигчин тэ 4 курс. Лаг дуулдаг тэ 4 курс. Тийм юм болчтой юм байлаа. Тэнгүүд би яг нөгөө тэр ийм формал дээр та хэдийг ингээд харангууд ерөөсөө тийм биш байгаа байхгүй. Хичээлээ хийчих юм суучих юм болгоод ах юм. Тэгсэн мөртлөө бүжиглээд ахын дуугаад болгоод ах юм хөгжмөд тоглоод ах. Тэ болгоод байдаг. Тэгэхээр энэ дээр бас би бас нэг юм асуумаар байна. Та хэд нь бэлтгэлээ яаж зохицуулт? Бэлтгэлөө. Тэ оройн цаг. Одоо ингээ харангууд харин тийм. Би бас сая сургууль дээр үлдэхгүй гарна. Тэнгүүд нөгөө аркны хажуудлын жижиг цонхон ингээл дөнгөд баг гэл бас автаа. Тэгэл нэг жоохон халууцахаар онгойлгодог юм шиг байна. Тэнгүүд тэрүүгээр нөгөө дуулж байгаа бөмбөрж байгаа нэг сонсогдно. Тэ. Энэ бэлтгэлийг та хэд ингээд одоо мэдээж нэгэн зэрэг хөгжимчин дуулчин бэлтгэл хийж байхгүй байна. Энд дээр бас нэг юм менежмент гардаг юм уу? Энийг юу яаж зохицуулдаг те? Бид нар ер нь бол байнга тийм цагийн менежментээр бэлтгэлүүдэд зохицуулж явдаг. Бас нөөний сургууль гэдэг утгаараа бид нар бас нөөний өдрийн цагаар дуу хөгжим бас чанга дуургаад авах боломжтой болохоор ер нь бол дандаа 5 цагаас хойш бид нар нөөний ажил хичээл дуусны араас ер нь бол дандаа бэлтгэлүүдийг хийж явдаг байна. Наатлын сургалтын албаны цаг өөр дуусгаар бидний цаг өөр эхэлж байна гэсэн үг. Тэд нар чих орой тардаг юм шиг байл шүү дээ. Тий. Тийм сургалтын албач яг яг нүуний ажлын цаг нь гэдэг утгаараа 5:36 гээл тарчингууд бид хэд чинь шууд цаа цаг нь болчихлоо одоо гэл. Ерөнхий хичээлийн яг цаг дуусгаар гэх юм уу? Тийм. Зөв. Одоо тэр нөгөө нэг ээлж иж бэлтгэл их үү. Тэгэхээр хөгжимчтэн дараа нь бүжигчтэн нэгээд. Тийм. Нэгдэг 3 дахь 5 дахь гээл хувааж аваал. Тэгж хуваад юм тийм. 2 дахь 4 дахьтөө амардаг. Үгүй янз бүр. Ер нь зүгээр тухайн үед ямар үйл ажиллагаа яаж явж байгаа ачаал нэр нь гэж та харуулж байгаа л харж байгаа л тэр нэг би 1-т 3-т авчиж 2-т 4-т авчих гээл тэгэл явдаг. За удахгүй бүжгийн тэмцээн боллоо. Тэгэхээр хэдүүлээ энэ 7 хоног ер нь бүжигчтэй зориулж гэсэн бас байвал байгаа. Одоо нүуний одоо яг хамгийн наадлын одоо үйл ажиллагааны хугацааны хизээ. Тэгээ тэр үртлээ одоо хэдүүлээ яаж хэдэн өдрөөр ээлжилж бэлтгүү тэрийгээ тогтоод тэгэл ер нь явцдаг гэсэн. Яхаа бөөндөө бас яг дундаа нэг тогтсон нэг хурал бас бид нар байдаг. Ер нь бол 7-ны яг 3 дахь өдөр болгон бидэд яг бүх гишүүдээрээ нийлж бас нэг хуралддаг. Тэрнээсээ гадуур болохоор одоо хөгжим бүжгээрээ үзүүлбэрээрээ гэх юм уу хуваагаад ер нь бол бэлтгэлүүд аваа явдаг гэх юм уу. Аваа явчихна. Боломж ер нь бол зохицуулчт юм биш тий. За надад нэг инээдтэй асуулт байна. За та хэд хариулахгүй гэж болно шүү. За. Та хэд ингээд одоо гадуур бүжиглээд мөнгө олоод одоо авиасаа зарж одоо хаагаа хийх юм уу? Тийм ер нь хийдгүү, тийм юм нь олддгүү, хэр их олддгүү, зах зээлийн үнэлгээ. Хүмүүнийх дээрээс үгсэл зөвлөл ер нь бид нар одоо хувь хүн дээр. Хувь дээр. Энэ боломж олдож гэнэ үү гэдгийг талаас ярилцах гэдэг юм да тийм. Тийм олдно. Ер нь бол тийм үе саналууд бас гарч ирдэг. Тэгээ ер нь бол тийм ирсэн саналыг нь л ер нь бол хүлээж авдаг тийм. Бид нар бол өөртөө хайж явдаг. Танилуудаас л ер нь бол ихэнх нь гарч ирдэг. Одоо нөгөө нэг төгссөн хэдийн маань 10 жил мэлээс ч юм уу эсвэл манай төгссөн одоо нөгөө нэг
ах эгч нар маань ингээл санал болгодог ч юм уу. Тэгэл тэр хүмүүс дээр нь очиж бичгэлээл ч юм уу. Эсвэл нөгөө нэг 10 жилийн урлагийн үзлэг тэрийг зохицуулж өгч мөгдөг тийм. Бас урлагийн үзлэг зохицуулж. Тийм, урлагийн үзлэг ер нь бол ихэнхдээ орж ирдэг. Тэгээ манай хөгжим дууныхан бол бас их байгаа тийм. Ер нь тэгээ яг амар танилуудаас санал гэхээр бас үгүй. Яг 10 жилийн тийм урлагийн үзлүүд тэр яг хөгжим тоглолт хүмүүс нь явж байгаа. Тэгээ миний бодлохоор 10 жил чинь бөмбөр зааж чадахгүй юм чи. Тэгэл ер нь дандаа фестивалуудаар ингээд дандаа форум бөглөөл оролцоол шоукейс нэртэй ороод ер нь бол фестивалд оролцоол явд. Тэгээ зундаа нэг цалин амнаас хэдэд фестивал. Зах зээлийн үнэлгээ тэгээд ер нь багадаа орох уу, дундаждаа орох уу, муудаа орох уу? Сайд орох уу? Миний хувьд бол ер нь сайн дал ортой. Бас жиж байгаа. Тэгэхээр фестивал бол бөмбөрчин бол айгүй үүрэгтэй гэж би бас сонсч байсан. Айгүй үүрэгтэй байна тийм. Би нэг 2 3 хамтлагаар ер нь бас орчдөг болохоор тавгүй бас очдөг. Зөв. Бас бөмбөний асуудал юм. Урлагийн үзлийг зохицуулна. Тийм. Энэ юм хэр ажиллав? Хачаалттай хэцүү ажиллав. Энэ жоохон нэгтэй хийсэн шүү дээ. Дандаа нөгөө бага ангийнхан л таарчдаг гэх юм уу. Тэгэл нөгөө 1 2 дугаар ангийнхан ч юм уу тэгэл 3 4 дугаар ангийнхантай ч тэгэл үзэлцсэн шүү дээ. Тэгэл тийм. Тэгээд яг хоо багш нараас тэгж хагаад нэмж өгөх ч удаа байгаа. Эсвэл мөнгө хасч өгөх ч удаа байгаа. Тэгэл тийм. Тэгэл тухайн үеэсээ шалтгаална да. Тийм. Хэдэн 7 хоног бэлтгэж чинь яах чинь нэг чинь гэдгээсээ. Одоо тэгэхээр магадгүй за энэ жил тэтгэвэр сургуулийн урлагийн үзлэг болох ч юм. Тэгэхээр энэ дээр бүжиг дэглээд өгөөрэй. Энэ дээр дуу дэглээд өгөөрэй гэж хэлдэг юм байна те. Ер нь бол зөв. Зохион байгуулалтын дээр оролцуулах уу? Үгүй. Өөрсдөө зохион байгуулж учраас бидний хувьд бол зүгээр зөв бүжгийг нь бэлдээд өгөх тийм. Тийм. За тэгээд энэ дээр бас тэгээд цалин үсэн аваа явчихна. Та хэд одоо чи хэлээд тараахаас ингээд бүрэн баг хэрэгтэй байна гэх юм бол би бинийгаа татаж авчдаг ч. Зөндөө. За. Тэгвэл тараахаас чинь бүр амар тийм лаг орлогын үсвэрээ олцсон клуб биш те. Гэтэ ер нь яадгүй клубтэй мөнгө өгдөг ер нь фонд цуглуул шүү дээ. Тийм бид дотроо хоримтлал бас гол цуглуулаад. Бид нар чинь бас муучгүй фонд л юм да тийм. Муучгүй нөгөө өрөөтэй болохоор тэрийг арчилж авах шаардлагатай. Тэгэл тоног төхөөрөмж энэ тэрийг өөртөө арчилж авахгүй бол сургуулийн хэд хөрөнгө гэмтээчүүл гээл тэгэл. Зөвлөгөө дээр өөртөө идэг болохоор бид нь бол бүх тийм өрөөндөө тэгэл үлгүүр гутлын шүүгээ идэр бид нар гээл ер нь тиймэрхүү. Тэгээ болгоо авчдаг байна шүү дээ. Бас ёстой жинхэнэ өөрсдийнхөө хүчээр босчтой юм байна те. Зөв. Тэгэхээр харин би хэлээд байгаа байхгүй. Клуб гэдэг чинь оюутнуудаасаа бий болдог юм аа. Оюутнууд маань айгүй мундаг сайн авч явж байгаа учраас клуб 10 жил айтаа аваа авчижээ. За, ингээд байж байсан чинь одоо жишээ нь та хэдэд ямар нэг юм хэрэг боллоо гэж бодъё л доо. Сургууль байдгүй нэмэртэй хэрэг болоод байдаг. Яаралтай хэрэг болоод байдаг. Өөрсдөөсөө гаргах ч юм уу, өөрсдийнхөө нөөц болцоо хүнээсээ гаргадаг ч юм уу. Тиймэрхүү хэрэг гарах уу? Тэр бол хэвийн бахан. Хувцас гаргацдаг ч юм уу, хөгжмийн зэмсэг гаргадаг ч юм уу. Баг миний нэг бөмбөр авсан л болчиход байгаа шүү. Анх намайг 23 онд орж иж хахад манай сургуулийн бөмбөр гэж нэг аимшигтай юм байсан. 16 оноос хавлаад байсан чинь. Нэрээ наач ямар харсан нэг юм бор өнгөтэй. Нэг амар нэг гişэн бол бараг орон онцтой нэг амар бөмбөр гэдэг байсан юм. За. Тэрүүр нэг намартаа нэг гүрээгээд шүдээ зоожаад хавраас нь би өөрөө хадгаламжаар тэр жигтэй бөмбөр аваад уусаа өөртөө авч байгаа юм чи гэж бодоод тэгээд клубтаас тавар аваад тэгээд одоо хүртэл үйл ажиллагаанд ашиглаж явж байгаа. Тэгээд би хаяа өөрөө бэлдээл. Одоо тэгэхээр амар санаа төгслөө бөмбөр төгслөө. Тэгээд баг хийж бас таарчлаа шүү. Зөв. Энд тэгэхээр ялч нөгөө нэг юу л юм да тий. Нөгөө дуртай хайртай нэгээр дуртай болохоор энийх талаас өөрсдөө зориулах гаяаваад. За нэг юм хөгжилтэй байна. Та 45 жилиг авч явсан манай сургууль. 1980 онд анх байгуулагдаад одоо ингээд 2025 онд өнгөрсөн оны 10 сард боллоо. Тэгсэн. 11 сарын 15-нд болсон сар. За мэдээч намайг оюутан байхад 40 жил нь болчихсон. Багш нь оюутан байхад. Тэгэд би чинь яг оюутан байсан. Манай сургууль 40 жилээ болно гэж манай ангийн бүх урлагт мурлагийн тугаарлаа авчлаа. Тэгсэн чинь би өөрөө бочлоод чинь 45 жил нь болж таарад миний хүчээр орж исэн хүмүүсийг бүгдийг аваа авчлаа. Бараг мэдээч ачааны хүндийг, ажлын хүндийг л нуруунд дээр өрсөн баг. За энэ бэлтгэл ажлыг ер нь хэр болд юм байна. За энэ ажлын үеэр ер нь юу хийв? За би яагаад ингэ сууж байгаа вэ гэхээр ер нь хүмүүний оюутнуудаас нэлээ их тилтэрсэн гэсэн юм их сонсогдос их хэцүү байлаа. 45 жил өстой үнэхээр нэрээ миний бодсноос муухай байлаа гэсэн юм их сонсогдсон надад тийм. Тэгээд яг үнэхээр тийм үйл явдлууд их болсноо та нартыг ачаалттай байсан уу? Хөгжилтэй юм бас их байв уу? Гой сод юмнууд их харагдав уу? За магадгүй сургуулийнхаа 45 жилийн ойд өөрийнхөө ур чадвараа гаргаж байгаагаараа нэг гоё байх л та тийм. Өөр одоо ер нь юмнууд юу байв? Одоо бэлтгэлээсээ эхлээд
одоо гоё сонин хэцүү сарилттай юмсуудаас гоё дуртаач. Бид нар чинь нөгөө 45 жилээр оюутны хөгжлийн төвтэй бид хэд ямарсан хамттай зохион байгуулагч гэдгээр яваад давхар нөгөөний гаднаас entertainment-ийн нөгөөний найруулагч тэг багш тийм хөгжмийн зохиолч хүмүүстэй бас хамтарсан. Тийм. Натур дансынхан тийм. За нэг хэдэн хүмүүстэй бол хамтарсан юм байна ямар ч тийм байна. Найруулагч нар гэдэг хүмүүс яваад байсан шүү тий. Нэрээ нэг өндөр ах нар яваад байсан тий. Ерөнхий 3 бүжиг хөгжим тэгээд яг голчлон ганц найруулагч гэл. Тэг найраа. Тийм ер нь бол тэдний яг 100% зохиолоор нь бид хэд явсан байгаа. Тийм. Өөрсдийнхөө бүжиг дээр бол гэх юм бол яг бүжигнүүдээ бид нар өөрсдөө хариуцж бүжиглж тэгэлж санаа гаргаж явсан. Бусад ер нь бол яг зохиолын хувьд гэх юм бол яг найруулагч нарын зохиолоор явсан. Бэлтгэлийн хувьд гэх юм бол ер нь бол баг сар гаруй маяг гинөө. Ер нь бол өдөр болгон шахуу спорт зааланд бид хэд ер нь бол бөөндөө бэлтжижсэн гэх юм уу. Зарим хөгжмөд нь нэг сул ангид гэл тэгээ ерөнхий бүр сургуулаас бас хүүхдүүдийн нэгдсэн нэрсийг аваад нэг ойролцоогоор нэг 100-аад ер нь бол 120-од хүүхдтэй ихэснээс бас орж гарч явж байгаад яг орсон нь нэг 85 автай байсан санагдаад байна. Нэг тэр хавцаа нэг орж явж исэн. Тэгээ бүх хүүхдүүдэд нь ер нь л сургуулаас яг чөлөө аль бие сурал олгож өгсөн. Гэтэ бас тэдрийг тэр жоохон яг нөөний наантай цаантай л юм байна. Зарим багш нар нь бол ойлгож исэн. Зарим багш нар нь бол үнэхээр хатуу багш нар л байсан. Байсан одоо. Би бас тэр үе чинь байлаа шүү дээ. Харж ялаа шүү дээ. Одоо ингээд нүдэн дээр минь бас 30-45 жилд ороод өөрийнхөө цаг зав авьяас чадвараа ингээд зориулж байгаа. Тэгэл муу гарч байгааг харж ирсэн учраас бас ойлгож байна. Харсан. Өөр юу нь ямар шүү байв. За маргаантай юмнууд байв уу? Хөгжилтэй юмнууд байв уу? Олонтой юмнууд байв уу? Хөгжмийн бэлтгэлийн өрөө гэдэг амар хэцүү байсан бар. Энэ 2 дугаар барь тухай үед чинь тусарт орсон. Бидний нөгөө хүний өрөө байхгүй болохоор бид нар хөгжим бэлтгэх өрөөгөө олчаад. Тэгээ 4 дугаар байрны 602-оос 1 дугаар байрны 408-аас 82 орно гэдэг. Бараг 5-6 удаа бүх нөгөө диффузер бүх бөмбөр юугаа зөөгөл нэг байж байгаа л хөөгдөл энд нэг хичээл орно гэж хөөгдөл 600 орчны лекцтэй гэдэг нэг хөөгдөл оройдоо шүн нэг 8-9 дандаа л нэг хитэн нөхдөд ингээд баахан хамаг юм. Тэгээд дундаас нь нэгийнх нь эффект идрээд нэг баахан нүдэл судлын юмнаас болоод тэгээд дундаас нь бас нэг тал нь баг үл ойлголцож гараад тэгээд манай яг бидний хариуцж байсан дэр багш нь болохоор зөвхөн дууныхныг хариуцаад одоо програмаар ингээд тавьжсэн дуунуудыг хариуцаад тэнд өөр анги руу яваад өгсөн. Тэгээд хөгжмийнхээ ингээд яг бүгд нэг юм тал таягт зөөгдөж байгаа ингээд гөлөж аваад нэг хэдхэн дуу гаргасан. Тэр бас амар хартайсан. Тийм. Гэтэ би бол 45 жилийн үзүүлбэр үзэж байгаа тэр хөгжмийн энтер бол аюу гоё байсан. Тийм. Маш уран сэтгэмжтэй тэгээд өндөр ур чадвартай юм гүйцэтгэжсэн. Тэгэхээр би бас та хэдийг их сайн бэлдсэн байна гэсэн чинь бор зүрх явсан шүү дээ. Хуу хүнийхээ хүсэл авьяас чадвараар л чирсэн юм байна. Та нэг талаар. Бүжиг бас нэг тийм баг сургууль дээр өдөр шөнөгүй л амьдэрсэн шүү дээ. Бараг тийм шахуу хичээлдээ сууж чадахгүй мөртлөө ер нь бол өдөр болгон сургууль дээр өглөөний сар хүртэл байдаг гэсэн. Сүйс сурч юм шиг л болсон шүү дээ. Тийм ер нь бол үнэхээр тэр үед бол үнэхээр хичээлээ марцсан. Тэг бид нар ч бас бүжгийн бэлтгэлгээ тэгэнгүү зааланд бэлтгэнгүү нөө толгоо. Тэгвэл нөөний бүжиглж байгаа хүмүүс ч нөө нэг харах хэрэгтэй. Тэг харж чадахгүй. Тэгэл одоо ингээл заалны цагийг нь тусдаа нөгөө найруулагчтайгаа ярьж байгаа л үгүй бид нар ингэхгүй болохгүй нэ тэгвэл үгүй та нар энэ ч байх хэвээр гэл. Тэнгүү заа гэ тэнгүү дөрөвдүгээр нэгийн 408 төлөө бэлтжсэн юм аа. Тэгэл бүх санал манлыг хойшлуулж машлуулаад энэ ч юм бас алалцдаг байсан юм аа. Монгол үжиг бүжиглэл ингээд бүр нийтээр нь хөгжим дуу хамаагүй гэл оруулал би тийм тэгээ гутлахгүй аймстайгаа юу хийж байгааж ойлгохгүй гэл бүжиглэл хийсэн. Сүүлдээ юу амар ерөөс ороогүй шүү дээ. Хасаал яжсэн юм байлээ. Бид нар ер нь анх жоохон бэрхшээлэн гэх юм бол анх ерөөсөө яг ямар зохиолтой яг яагаад ийм найруулгатай явах ер нь бол яг бүрэн ерөөсөө юу ч бид нар тайлбарлаж ерөөсөө ойлгоогүй байсан. Ер нь бол орж ирэхэд юм бол шууд за ингээд сур та нар ингэж хуваагд ингийн гэд ер нь бол ингээд шууд яг юунд бэлдээ. Тэнгүүд яг бид хэд ингээд уг нь зөвөр концерт маягийн үзүүлбэр маягийн юм болов гэж ер нь л жоохон ойлгочихсон байхгүй. Тэгсэн чинь ер нь бол бүгд ингээ амар концепттэй баярж үжилэлттэй. Тийм нэг театр шиг нэг тийм байсан юм байлээ. Тийм бид нар харин тэрийг ер нь бол
ойлгоогүй бизнес бол ер нь бол бас бүдгийн нөгөө нэг дэглэлт эднэр ер нь бол жоохон алагдсан зөрүүтэй зөрсөн л төө. Одоо тэгэлдээ юм шав шар юм гялалцдаг юм багтаа бид нар тэнцээ ингээд чон гэдэг байгаа нэг юм ширүүн бүжиглээ тэнцээ зогсоолс. Тэгээ бид нар чинь бас жоохон сахилгуудсан ч юм нэг тийм хийсэн шүү дээ. 45-аар яг нөгөөний тоглолт толгой дээр бид нар үнэхээр тэр хувцсыг өмсөж чадахгүй байсан юм ба. Тэгээ тэр хувцсыг чинь бидрийг яг үндэ баг 2 моёр сольсон байхгүй юу? Тэгэд ихний хувцс нь болохоор яг нөгөөнийг галзуугийн имлэгийн хүмүүс шиг юм цагаан юм урт юм өгцөн. Тэгээ бид нар чинь яг Монгол бүжгийн хувцсууд бол угаасаа ингэ цаанаас өгөгдсөн гой хувцс нартай ингэ байгаа юм. Тэнгүүд яг нөгөөнийг илүү годамжны бүжиг ч юм уу тэр тал руугаа гингүүд бидрийг яг нөгөө хамаагүй зүгээр том юм өмсдөг гэдээ ойлгоцай тэгээд захгүй юу. Тэгээд бид хэд чинь айгүй амар хувц өгөө те бид нар чинь тэрийг өстө боли гэд. Тэгээ бөө юм болоод нэг юм хувц өгсөн. Тэгсэн чинь тэр нь юм шар юм чихтэй. Тэгээд тэг яаж байгаа юм гэсэн чинь та нар ингээд найруулгынхаа дагуу чонон гаргийн хүмүүс гээд. Тэгээ бид нар гинт гаргийн хүмүүс болж таарад. Тэгээд тэр хувцсыг өмсгөө тэгсэн чинь нэг л болтгүй. Манай октод чинь бас те ингээ гой тайзан дээр гараад өөртөө жоохон мэдэрмээр штэ. Тэгээд тэгэнгүүт нь бид нар шууд нөгөөтгийг ингээ шуугаад өмдийн сольж молоод тэгээ бүжиглж явахдаа нууцаар хувцсыг тайлж мэл шидэж мэдсэн аахгүй. Тий. Бэлгэрүүн оруулны хувцсыг өмсөж харсан чинь нэг юудэн өмсцээс нүдийг хаацсан л. Авч болдгоо нөө юудэн гээ. Ер нь бол 90 юм мэддэхгүй хувцсан байхгүй юу? Тий. Тэгсэн мөртлөөс бид хэдээс эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг ингээд гоё илчилсэн ийм бүжиглээрээ гэд тэгсэн мөртлөөс бид хэдийн хувцснууд бүгдээрээ яг тий нэг баахан чихтэй л юмнууд гарч ирсэн. Тий айгу хэцүү байсан. Харин тийм байсан. Бас анзаарчихсан яг хөө мэдээж тэнд үзэж байгаа хүмүүс бас их сонирхолтой санагдсан л баг тий. Би чи бас үзэж сууж байгаа дараа нэг үсэ чонон бүжиг яа чон яа юм гарч ирсэн. Харин тийм ээ. Тэгээ одоо ингээд нэг заалт ингээд бүх бүжигчд нөгөө одоо бэлтэж байгаа байхгүй юу? Одоо энэ талд нь ингээ манай Монгол бүжгийнхэн нөгөө талд нь болохоор манай ингээ цэнгийнтийнхэн энэ талд нь манай ингээд стритийнхэн ингээ багтцсан. Тэнгүүд нөгөө нэг хөгжмийн зөрүү амир их гараад нэг өөрсдийнхээ хөгжмөөр бэлмээр байдаг. Нөгөө хүдийнхээ хөгжмийг хүлээмээр байдаг. За тэгвэл хүлээж авах хооронд хичээлдээ орчиг гингүүд үгүй та нар байж та нарыг одоо ингээ бэлтжээ гэх. Тэнгүүд за тоолж гингүүд та нар чимээгөө тоолж юм уу тэгээ хоорондоо нөгөө энэ Монгол бүжгийн энэ амир тэмгээ гэл нэг тийм жоохон марга хэсэг үүсчихсэн. Яа. За тэгтээ бас бид нар ийм том сорилтыг даваад бас энэ үзүүлбэрийг үнэхээр сайхан болгосон. Би бол тэр 45 жилийн зөвлөлбөрт бол айгүй тийм сэтгэл хангалуун байсан. Ер нь бас оюутнуудаас ийм их юм гард юм байна. Бид нар ер нь уулын сонирхлоороо нэг юм өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээр гарч байгаа хөгтөөд шүү дээ. Тэгтээ бас мэрэгжлийн тайзны авьяасыг бас гаргаж чадсан. Төвшин таад айгүй баярлж байгаа. Маш их баярлалаа гэдгийг бас дахиад нэг хэлээ. Хэцүү сорилтыг давсан чинь яг одоо болоод өнгөрцөн ч гэсэн болж өнгөрөөд удаж байгаа ч гэсэн тий бас нэг удаагүй юм байна ч үү. 11 сар туслаа гэхээр чинь одоо нэг тий нэг 4-5 сар юм л болсон юм шүү дээ. Бараг хагасчиж болоогүй шүү дээ. Тийм байна тий. Бид ч бас ингэж өөрсдийгөө зориулж бэлдэж байгаа чинь та нарт бас маш их баярлалаа. За тэгээ манай нөгөө нэвтрүүлгийн цаг дуусч байгаа учраас бүшин та хэд бас дараагийн удаа хүмүүний part 2-ыг хийх болов уу гэдэгт айгүй ихтэй байна. Тэгээ тэрэн дээр бас ярих юм би бас дотор барыг бодоо дуусчих шиг байна. Хэдүүлээ тэр бас нэлээд ярьсан. За тэгээ мэдээж өөрсдийнхөө цаг заваа гаргаж энд сууж байгаа та гуравтаа маш их баярлалаа. Хэдүүлээ тэгэхээр дараагийн подкастын урилга ирэхээр бас гоё хүлээгээд аваад хэдүүлээ дараагийн удаа бас ингэж сууж байна гэдэгт итгэлтэй байна. За тэгээ манай их хүмүүс үзэгчтэй манай сонсож суралцсан подкастын маань Хүмүүн клубийнхантай хийсэн хөгжилтэй бас сайхан ярилцлага маань энэ хүрээ дуслаа. Та бүхэн бас бид нартай хамт байж бидний үйл хэрэг дамжиж лайк, шеэр, сабскрайб заавал дараарай. За мөн дээрээс энэ нэвтрүүлгийг үзэж байгаа шинэ нэгдүгээр курсод ороод клуб бас хайж болж байгаа хүмүүс байх юм бол манай Хүмүүн клубийнхантаа уулзаад өөрсдийнхөө бас байгаа авьяас чадвараа өшөө илүү их нээж сайжруулж эднэртэй маань хамтарч хамт бэлтгэл хийж хамт тусламж бүтээх хүсэх юм бол заавал бас холбогдож уулзаарай. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг энэ хүрээд завсарлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.